За. За манай залуу гадаадд сурж байгаа залуу судлаачдын подкастын 2 дахь зочноор Арканзасын их сургуульд сурж байгаа докторант Б Тэмүүж маань оролцож байгаа юм аа. За, подкастад орж байгаад баярлалаа Тэмүүжэн. Тэмүүжэн өөрийгөө танилцуулах уу? За сайн байна уу? Баярын Тэмүүжин гэдэг. Би Арканзасын их сургуульд докторантаар сурж байгаа сая. Тэгээ физик технологийн хүрээлэнд мөн залуу судлаачаар 2 жил ажиллаж байгаа. Тэгээ нааша Fulbright-ийн тэтгэлгээр Арканзасын их сургуультаас мастраар ирээд тэгээ мастрын зэрэгээ хамгаалчаад үргэлжлүүлээ доктороо хамгаалах гэж сурж байгаа. За. Одоо манай подкастын ерөнхий зорилго бол залуу судлаачид, оюутнуудад зориулаад хэрхэн мэргэжлээ дэвшлүүлэхэд мэргэжлээ дэвшлүүлэх үү гэсэн ер нь бол тэр ойлголтыг өгөх зорилготой байж байгаа. Өмнөх манай дугаараа оролцогчор бол яг өмнө гэрч сурж байгаа залуу судлаач маань сая орсон. Бэлгүүнийг таних болов те? За тэгээд одоо бол бүр холын Америкт сурж байгаа манай хүрээлэнгээс явсан залуу судлаачаас яаж Америкт Арканзасын их сургуульд ирсэж оров, яг ямар процесс явагдав гэдэг дэлгэрэнгүй танилцуулаач гэдэг хүсэж юм подкастт оруулсан юм аа. За Тэмүүж Fulbright-ийн тэтгэлгээр явсан гэсэн тийм ээ? Ер нь яг Fulbright-ийн тэтгэлэг гэдэг нэг Америкийн засгийн газрын тэтгэлэг гэж би ойлгоод байгаа мөн тий? Тийм, Fulbright-ийн тэтгэлэг гэдэг нь ер нь Америкийн засгийн газраас хөгжижгүй орнуудад хүүхдүүд, оюутнуудыг хүмүүсийг ингээд Америкт авчирч сургадаг. Мөн бас Америкт байгаа оюутнууд хүмүүсийг хүсэж байгаа хүмүүстийг тэтгэлгээр өөр улсад очиж англи хэл янз бүрийн өөр хүмүүнлэгийн чиглэлээр ажиллуулж сургаж тэгдэг тийм програм. Ер нь хэр олон тийм тэтгэлэг байд юм бэ Америкийн засгийн газраас? Нэлээд олон байдаг баха. Гэхдээ Fulbright бол нэлээд нэр хүндтэйд нь ордог шүү. Манайхаас бол нэлээд олон явдаг жил болгон. Тийм үү. За яг ямар процессор хамгийн анх явж вэ? Манай хүрээлэнд чинь 2014 оноос эхлээд Академик цангагийн удирдлагын дээр ажиллаж байсан тийм ээ? Тийм, 2014-өөс 16 оны орно. Тэгээ ерөнхийдөө Fulbright-ийн тэтгэлийг би 2-3 удаа өгөөд тэгээд хамгийн сүүлд авсан даа. 3 дахь дээр л авсан. Энэ жоохон асуудал одоо өсөлтөө ихтэй. Тэгээд дээрэс нэмээд нөгөө шинжлэх ухааны салбараар явах гэж байгаа үед бол нэлийн хүмүүс нь нөгөө ойлгохгүй хэрэгцээтэй үгүй. Одоо жишээлбэл энэ тэтгэлэг өгөөд чинь Монголд буцаж үрж ирээд Монголын нийгэмд, Монголын хүмүүст яаж туслах юм те? Яаж бид нар ингээд тэтгэлгээр чамайг явуулаад ирэхэд буцаад Монголд ямар үр ашигтай гэдгийг тайлбарлаж ойлгуулахад нэлийн асуудалтай байсан. Гэхдээ одоо хүмүүс бол сайн шинжлэх ухаан хэрэгтэй энийг хөгжүүлэх явах хэрэгтэй байна гэсэн ойлголт их дэлгэрэнгүй учраас амархан байх гэж бодож байгаа. Ер нь яг энэ тэтгэлгийн мэдээллийг хаанаас олж сонсон? Шууд Америкийн засгийн газрын эцсийн сайдын яамныхын вебсайтн дээр бүгдээр байдаг мэдээлэл. За. Тэгээд 2 төрлийн байдаг. Америкийн засгийн газраас шууд 100%. Тэгээд дээрээс нь нэмээд Монгол Америк гэдээ хоёулаа ингээ холимог хайбрид маягаар бас байдаг. Тэгээ 2 байдаг. Тэгээ 2 удаа зарлагддаг. Тэгээ тэр айлнанд нь зүгж болно. Жилдээ 2 удаа юм байна тийм. Жилдээ 2 удаа. Тэгээ тэр тэтгэлэгдээ тэнцээд ингээ шалгагдаад одоо тэтгэлгээ авчих юм бол цаашаа нөгөө TOEFL, GRE-га өгнө. Тэгээд сургуулиудаа өөрийнхөө саналыг илгээнэ. Энэ сургууль сурмаар байна. Би одоо ийм тэтгэлэгтэй танаад сурмаар байна. Намайг хүлээж аваач гэгээд өргөдлөө өгнө гэсэн. Тэгээд сургууль нь хүлээж авах бол тэгээд шууд сургуультай цаашаа сурах явна гэсэн. GRE тэтгэлгээс өмнө өгдөггүй биш хойно өгд юм уу тийм? Ер нь GRE бол required биш нөгөө юунда тэтгэлэгтэй. GRE нь болохоор GRE нь бол юу биш? Required биш. TOEFL бол өгсөн байх хэрэгтэй. Гэхдээ дараа нь
Хэрвээ TOEFL-оо дахиж ихсгэж өндрийн оноо ихсгэж сайн сургуульд орох хэрэгтэй бол дахиж өгж болдог. Тэгээ JRA-га бас өгж болдог. Хамгийн гоё юм нь болохоор энэ Fulbright-ийн тэтгэлгээс энэ шалгалтууд малгалтууд бүгднийхэн төлбөрийн цаашаа шууд юунаас тэтгэлгээсээ гараа авчдаг. JRA-гийн TOEFL-ийн шалгалтыг бол шууд цаанаасаа төлбөр төлөйг дахиж өгөхдөг. Хэрвээ оноогоо ихсгэн гэж бодож ивэл үнэгүй өгнө гэсэн. Манайхан чинь нэг манай шинжлэх ухааныхан чинь ер нь нэг хэлдэ жоохон муухан талдаа шүү дээ. Тэгээд ер нь минимум нь ямар хоо оноо шаардж байна TOEFL-ийн оноо. TOEFL IELTS бас байж болох уу? IELTS байж болно. Тийм. Заавал чи яадаг байлаа би бүр 650 үлээдэг лөө. Тийм байдсан. 6.5 уу? TOEFL нь тэр онооныхын юм өөрчлөгдсөн юм байна. За. Тэрийг нэ мэддэг. Юу л яачих юм бэ те? Нөгөө Америкийн элчин сайдын вебсайт руу ороод ер нь мэдээлэл нь авч болох юм байна тийм ээ. Элчин сайдын яам тий. Элчин сайдын яамныхан вебсайтын одоо Facebook дээр дагаж магчих юм бол тэгэл банк шеэрлэгдээл эсвэл Fulbright-аар явж исэн хүмүүсийг дагаж ивэл найзууд бол тэр хүмүүсөө байнга шеэрлж. Миний хувьд бол би шууд тэр юмнууд нь засагдангуй шууд цаашаа шеэрлэл явчихдаг л да. Жил болгон. Тэгэхээр энэ дагаа Монголд байгаа Америкийн элчин дээр ер нь ярьцлага энтерд орох уу? Тийм. Бүх материалуудаа өгөөд CV энтер гэж өргөдмөрүүдөө өгчөөд тэгээ материалуудаа өгчөнгүүд ерөнхийдөө процесс нь ингэж явдаг юм. Зарлагдсан хугацаанд нь өргөдлөө тэгээ CV тэгээ TOEFL-ийн онооны хуулбарыг ингээд өгчнө. Тэгэнгүүт дараа нь болохоор хэрвээ сонгогдвол цаашаа дараагийн юунд интервью сонгогдох юм бол имэйлээр холбогдоод за одоо тэдний өдөр интервьюд ороорой гэж дуудана. Яг нь интервьюд ороод тэгээ цаашаа бүр шилжигдээд яах юм бол за чамд хүлээж авлаа, тэтгэлэг хүлээж авсанд баяр хүргье гэдэг имэйл ирдэг. Тэгээд ерөнхийдөө ихэнхдээ имэйлээр яваа. Физикийн хүрээлэнд ажиллаж байсан давуу тал тэтгэлэг чинь нөлөөлж байв. Давуу тал байв уу ер нь физикийн хүрээлэнд ажиллаж байсан гэхээр? Физикийн хүрээлэнд ажиллаж байсан нөлөө байгаа л да. Физикийн хүрээлэнд ажилласан үр дүнд би одоогийн яадаг хийж байгаа судалгааныхаа шилжлийг шууд авч авсан. Тэгээ одоо би цаашаага тэтгэлэгтэй ч гэсэн цаашаага яаж явах вэ ингээд хүмүүс заахаж магадгүй. Хэд чинь одоо би ийм чиглэлээр явахыг хүсдэг. Ирээдүйд надад энэ хамаагүй дээр юм байна. Үр зэрэг ихэж гисэн энэ зүгээр юм байна гэж хүн физикийн хүрээлэндээ байх юм бол Монголд одоо ямар шүү юм явагдаж байгаа. Ямар шүү юмд явахаар төлөвлөгдөж байгаа. Тэ? Физикийн хүрээлэнд ажиллаж байгаа хүмүүсээ бас таньж байгаа учраас буцаж хурж ирж ажиллахаа эсвэл дахид хамтарч ажиллахад бол хамаагүй ойлгомжтой. Тэгээ одоо зүгээр нэг явж байгаа физикээр цаашаа сурахад жоо сайн балмагдсан штэ. Яах вэ? Ямар чиглэлээр яа тэгэхээр чинь цаашаа физикээр бүр ингэ мэрэгшээ явах юм бол жоо амар олон төрлийн салбартай болоод явждаг учраас хүмүүс гайхна. Тэр ерөнхийдөө физик хүрээлэнд ажилласан нь бол нэлийн том давуу тал байсан надад. Тэгээ чиний хамгийн тэтгэлгийн авсны дараа хамгийн ихний сонголт чинь тэгээд Арканзас их сургууль байв уу? Эсвэл өөр олон сургуулиуд руу явж үзсэн үү? Тий, Арканзас их сургууль байгаагүй л дээ. Надад 3-4 сургууль байсан. Тэгээд нөгөө Арканзас их сургуулийн тий энд Америкт болохоор ерөнхийдөө хүмүүс нөгөө Ivy League энтер гэж амар том нэрийг ингээд хараад байх гэдэг. Гэхдээ тэр Ivy League-ийн их сургуулиуд ерөнхийдөө энд байдаг их сургуулиуд чиглэлээрээ байдаг шүү гэж би хэлмээр байгаа байхгүй. Тэгээд Ivy League-ийн нэг том сургууль Harvard бол тийм ээ хууль муулаараа тийм. Тэгэхээр физик нь бол тийм амар гэж хэлж болохгүй шүү дээ. Гэхдээ сайн байж магадгүй би сайн мэдэхгүй. Тэгээ яг физикээрээ бүр лагийн ингэ сонгоод Ivy League-ээс орё гэхэд физик дотроо инженеринг, оптик тийм ээ, хатуугийн физик, цаашаа биофизик, цаашаа өөр
амар олон төрлийн физикүүд байгаа. Тэр болгоноороо мэрэгсэн, тэр болгоноороо илүү их олон лабораторитой тий хүмүүс нь бүр илүү мэрэгсэн чамааг удирдаад аваа явах профессор бэлэн байхаар тийм сургуулиудыг олох хэрэгтэй би зөвлөмөр байна. Тий. Тэгэхээр энэ шууд ингээ нэрээр нь хараад за энэ рүү явбал зүгээр юм байна. Энэ сургууль нь сайн байна гэж ярина. Тэгэлж ихээр мэрэгсэн байд юм байна тий сургуулиуд нь. Тэрийгээ судлавал маш сайн тий. Аркансас бол одоо чиний яг юугаар бол аль чиглэлээр дэлхүү сайн гэж яригдж байна. Аркансасыг сургууль. Манай сургуулийн физикийн танхим бол ерөнхийдөө хатуу үеийн физикээр илүү таньсан. Тэгээд хатуу үеийн бас тооцооллын юугаар манай профессор удирдагч бол нэлийн тэр тал дээр олон танигдсан юм байна. За одоо тэгээд Еврог Аркансасын их сургууль руугаа дараагаас юм орох нь шүү дээ. Сургуулаа сайхан танилцуулаад манай залуучууд. За тэгээ Аркансасын сургууль маань ерөнхийдөө бол Аркансас гэх мужийн ерөнхийдөө ингээд Америк нэгдсэн улс байж хахад дундаадаас жоохон доошо яваад нэг энэ хэсэгт байдаг. Тэгээд Аркансасын сургууль одоо энэ жил 150 дахь жилээ тэмдэглэж байгаа. Тэгээд маш олон төрлийн чиглэлээр сурж болно. Маш хурдан хөгжиж байгаа гэж сонсон. Би бас ингээд хурж ирээд баг энэ 5 жил болж байгаад барилга энэгээр хөгжиж байгаа юм уу? Илтгэхгүй л хурдан байна. Тэгээд тэрнийх нь бас нэг төрж байгаа хүчин болохоор энэ Walmart гэдэг байдгийг маш том chain супермаркет Америкийн тэрнийг энэ анх гаргаж ирсэн тэрнийг хариуцдаг Walton family гэдэг байдгийг. Ерөнхийдөө Америкийн 100 баянуудын дотор бүсгөөс байдаг. Тэд нэр ингээд ерөнхийдөө Walmart-ийн хамгийн анх ихэлсэн тэгээ бас төв офис нь манай энэ хойнд нэг хотод нэг Bentonville гэдэг хотод. Тэгээд нэнгүүд нөгөө бас Tyson гэдэг дахианы үйлдвэр тий. JB Hunt гэдэг логистикийн компани гэдэг том компаниудын хойно хотуудад байдаг. Тэгээд тэр компаниуд нь болохоор ерөнхийдөө энэ хэсгээ ингэж жоохон метрополитен area болгоод тэгээ их сургуультайгаа банк дэмжиж их сургуультай хүмүүсээ сургах дуртай сургуулиасаа төгсөж гарч ирсэн хүмүүсийг өөртөө ажиллаар авах ажилчин болгоо авах дуртай. Ерөнхийдөө ингээд нэгээ дэмжиж нэг явуулдаг. Тэгээд жишээлбэл Walmart байдаг учраас манай их сургуулийн одоо economic team эдийн засгийн юу нь маш сайн. Ерөнхийдөө юу лээ топ 30-40-д ордог гэсэн шүү бизнесээр 30-40-д ордог гэсэн. Тэгээд нөгөө Tyson Mason байдаг учраас нөгөө дахиа poultry science гэдэг юм да. Тэр үүрэг технологич энтрод гэсэн үг тийм. Технологич. Тэгээд одоо энэ нөгөө манай мужи маань бас agriculture бас нэлээ. Тэр одоо энэ үр зөндөө нөгөө будаа, тариа, мараа, төмс янз бүрийн тарьдаг. Тэнгүү тэр талын судалгаа маш өндөр явдаг. Тэгэхээр ингээд мужаасаа шалтгаалаад бас сургуулиуд нь өөр байдаг. Тэр ингээд юм шин чанаасаа шалтгаалж. Юу маань ерөөдөө судалгааны ажлууд нь гэхээр тэр үйлдвэрүүд нь танай судалгааны ажлуудад ер нь их юу гэх вэ? Төсөл дэмжлэг хоорондоо хамтарч ажиллах тийм юунууд судалгааны ажлууд хийгдэх юм. Тийм одоо яг тэр компаниудтай ингээд хайрцаж ингээд яадаг бол компаниуд нь угаасаа ингээд тендерүүд зарлцдаг. Тэнгүүд нь тендерт нь оролцсон. Тэгээд эсвэл өөрөө ийм юу өгөөд би одоо ийм чиглэлээр ажилладаг. Одоо би ингээд ингэж ийм үйлдлийн туршилт хийгээд ингээд ийм үр дүн гаргана гэсэн төлөвлөгөөтэй байна. Намайг санхүүжүүлээч гэд бас асууж болно. Дээрээс нь нэмээд компаниасаа гадна нөгөө улсаас бас нэлээд олон юм юмтай
фандуудтай, вендоруудтай. Тэр болгоно дээр бас өрсөлдөд авдаг. Тэгэхдээ бол фанд бол нэг зогсно гэж юм байхгүй. Англ байдаг шүү дээ. Яг чи чинь хатав ийм физикийн тийм судалгааны групптэй байна. Судалгааны багч нь одоо яг профессор чинь ямар хүн байна? Багч нь хэдэн хүнтэй байна сонирхолтой юу? Манай багшийг удирдагчийг Лоран Блэш гэдэг Франц гаралтай. Америк болсон. Тэгээд тооцооллын хатуу үеийн физик буюу computational condensed matter физикээр чиглэлд ажилладаг. Ferroelectric multiferroelectric тийм piezoelectric гэсэн тийм материалуудын судалгаан дээр дэлхийд нэртэй топ 5 хүний нэг баг. Тэгээд манай группийн хувьд бол нэлээд том. Юуныхаа техникэндээ бол ерөнхийдөө хамгийн том байж магадгүй. За нэг 5-6 постдоктой, 2 профессортой, 5-6 доктортой, 2-3 андерградтай. Нэлээд том групп. Том баг байна тий. Тий. Тэндээ Ерөнхийдөө бол нөгөө чиний хийж байгаа материалын яг хэрэглээг нь чи нэг гоё энгийн үгээр хэлээч. Яг хаана хэрэглэх боломжтой материалуудыг бид нэр ерөн судлаад байт юм бэ? Бидний одоо энэ групптэй судалж байгаа юм нь болохоор ерөнхийдөө нөгөө одоо мөрийн хууль муулаар нөгөө силиконы хөгжил бол дууссан гэж ярьж байгаа шүү дээ. Тэгээд дараагийнх нь үе болох дараагийн материалуудыг хайгаад явж байгаа гэж ярьж байгаа тийм. Тэнгүү тэрэн дээр л ерөнхийдөө туслахаар энэ материалуудны ингээл хайгаал яваад байгаа байхгүй. Жишээлбэл миний судалгааных нь юу болохоор тэр магнитоэлектрик гэдэг материалууд байдаг. Тэр материалууд нь яг яадаг вэ гэхээр соронзон болоод цахилгаан гадны нөлөөнд орохороо өөрийнхөө одоо соронзон орчинд орох юм бол өөрийнх нь цахилгаан шинж чанар нөхцөлөгдөг. Цахилгаан соронзонд орох юм бол өөрийнх нь соронзон шинж чанар нөхцөлөгдөг. Тэгээд одоогийн нөгөө яг ингээд memory device дээр болохоор цахилгаанаар бичээд цахилгаанаар уншдаг. Тэнгүүд уншихад маш их энерги зарцуулж авдаг байхгүй. Тэгвэл хэрвээ магнитоэлектрик материал байх юм бол яг уу гэхээр уншихтаа цахилгаанаар хурдан бичгтээ уншихтаа соронзонгоор уншчихгууд маш их энерги тэрнээс яаж байгаа байхгүй. Хадгалж байгаа байхгүй. Тэгэхээр одоо компьютерд ингээ оруулах юм бол одоо батарейнаас маш багыг идэн гэсэн. Батарейгаа нэг өдөр хэрэглэдэг байсан бол 2-3 өдөр батарейгаа нэг бүсийг хэрэглэнэ гэсэн. Утас ч гэсэн ижилхэн. Ямар гэж шуурхай санах хав гэлж байна чи. Тий одоо memory гэж байна тий. Яа одоо тэг нэг бичдэг штэ. Одоо би тэр тэгвэл одоо тэрийг бичиж уншихтаа цахилгаанаар биччихээ. Тэгээд соронзон шинжээр нь уншингууд маш их энерги хатаг хэмнэлттэй юм байна. Хэмнэлттэй байна. Тэнгүүд одоо нөгөө батарейнаас чинь маш бага, арай бага энерги зарцуулна гэсэн. Одоо энэ чинь тэгэхээр нөгөө юутэй төсөөд гэсэн спинтроник гэдэг одоо нэг спинтроник тийм. Спинтроник гэхлээрээ бас цаанаад нэлээд олон ингээд салбар болоод явчихдаг. Яг нөгөө одоо дахиад нэг өөр нэг судалгаа болохоор юу гэхээр нэг юм skirmions гэдэг topological юм дефектүүдийг хэлж байгаа. Одоо спинүүд нь дотроо нэг юм эргэлдээд юм бөөрнгийн янз бүрийн болцоо. Тэрийг ингээд 0 гэж үзэх айлгүй 1 гэж үзэх бодоод тэрийг ингээд юмар явуулах байхгүй. Үүсгээд тэгээд эвлээд одоо тэр скермионы температураас ингээд хамаардаг айлгүй цахилгаан оронд оруулангууд тэр скермион үүсдэг бол тэрийг 1 гэж тэмдэглэжээд тэр цахилгаан орноо болиулчингууд тэр нь ингээд алгуулж штеп. Нөгөөд нь 0 гээд. Нөгөөд тэднэр нь маш нано сайз хэмжээний жижиг юм учраас нөгөө CPU ингээд янз бүрийн одоо материалууд маш хэрэгтэй гэж үзэж байгаа байхгүй. Тэгээ тэрний талаар ингээд судалгаа
Гэр бүлээ авч явах нөхцөл хэр байв? Гэрийнхнийгээ авч очиход хүндрэл гарч яв уу? Тэр талаар нь яг нөхцөлийн талаар сайхан. Тэтгэлгийн хувьд бол миний одоо бас тэгэл ингээд яг сургуулаас мужаасаа бас шалтгаалаад байт юм шиг байна. Одоо хэрвээ ингээд сургуульч ингээд амар том хотод тийм ээ амар өртөг өндөртэй хотод байх юм бол тэтгэлийг нэлийн хэцүү хүрэлцэхгүй байж магадгүй. Хэрвээ над шиг одоо Арканзасыг сургууль бол коллеж таун маунд ирэх юм бол тэрвэл хангалттай гэр бүлтэйгээ ч ирсэн байхад хангалттай. Тэгээд ер нь бол Нью-Йорк, яадаг LA гэсэн том хотод байхад бол хэцүүлээд юм шиг. Эрүүл мэндийн даатгал интернет яах вэ? Тэр даатгал матгал цаанаасаа бүгдээрээ байгаад тэгэхээр санаа зовлтгүй. Америкт бас гэр бүлийнхнийг даахгүй. Яалаа чи л өөрөө юу авсан болохоо тэтгэлэг авсан бол гэр бүл чинь хамаагүй болохоор. Хүүхдийн тэгээд цэцэрлэг сургууль энэ төр яаж юм? Яаж зохицуулах вэ? Тэр бол нөгөө Америкт бол 3 нас хүрчээд pre-K-г явцдаг. Тэр нь тэгээд 5-аас эхлүүлээ сургууль эхэлдэг. Тэр 3 настай л бол ерөнхийдөө гайгүй. Pre-K энэ төр байгаа явж байна. Тэрнээс өмнө болохоор ерөнхийдөө төлбөртэйгээр л хүүхдээ өдрөмжүүлэх энэ төр байлгадаг юм шиг л тийм. Тэмүүж эхлээд шууд гэр бүлээр очсон уу эсвэл эхлээд өөрөө эхэлж очичоод төвхөнчөөд гэрийнхнээ татсан юм уу? Би тэрэн дээр бас хүмүүс зөвлөхөд ерөнхийдөө юу юм бэ лээ? Өөрөө эхлээд хурж ирээд яасан хамаагүй дээр юм билээ. Тэгэхээр нөгөө бас би болохоор өөрөө яг ингэ хурж ирсэн. Намайг нөгөө гэр бүлийнхнээ аваа яваа гэсэн чинь Fulbright-ийн хэрэггүй чи эхлээд очиод өөрөө очиод ингээд судлаад үзээд өөрөө тасчаад тэгээд гэр бүлний авч иргээд надад зөвлөсөн учраас би тэгээд тэрүүгээр нь явсан. Тэр нь яг болсон юм байлээ. Яагаад тэгэхээр надад хамгийн хэцүү юм юу байсан бэ гэхээр ингээд бид нэр өөрсдийгөө одоо хэр ингээд бакалаврын зэрэгт юм үзээд ингээд судалгаа хийж исэн ч гэсэн энд хурж ирээд бол мэдлэг хүрэлцэхгүй юм байлээ л дээ. Тэгээ нөгөө яг ингээд хичээлдөө ингээд ороод эхлэнгүүд бүр юу ч ингээд хэцүү болоод ингээд баян ингээд суугаад хичээлээ хийхгүй болохгүй. Тэгээ нөгөө гэр бүлийнхандаа гарах цаг зав ерөнхийдөө олдохгүй юм байл ихний. Одоо өөрийг ингээд ойлгоод яаж сурах вэ те? Ингээд яг энэ төлөвт оруулна шүү дээ. Эндхийн төвшөнд ингээд авчираа. За нэг иймэрхүү маань ингээд тийх хүртлээ бол ерөнхийдөө өөрөө ганцаараа байж байгаа ингээд яасан юм. Тэгэхгүй бол нөгөө гэр бүлийнхээ өөрөө авчирчаад цаг завцуулж чадахгүй нөгөө хүмүүсийг мэдэхгүй яг гэртээ ингээд байгаад хахаар нөгөө хүмүүс чинь бас хэцүү. Тэгэхээр ингээд сэтгэлийн хувьд ч гэсэн ингээд тий бас асуудлууд гардаг гэр бүлийн асуудал гарч магадгүй шүү дээ тий. Тэгэхээр миний зөвлөгөө бол хэрвээ гэр бүлээ авчрахыг хүсчихвэл тэгэхэд өөрөө хурж ирээд үзээд тэгээд ингээд хичээл ямар юм байна? Ямар шүү төвшөнд явдаг юм байна? Хэр хүндрэлтэй юм байна? Тийм ээ. Тэгээд юмнуудаа бэлтжээл авчраад дээр. Юунад эхлээд чи магистрт явсан тий? Тийм магистр. Тийм Fulbright-ийн тэтгэлийг Монголоос магистрт л байдаг. Докторт байдаггүй. Зөв. Одоогийн тэгээ доктор ч нь болохоор чи яг Fulbright-ийн тэтгэлэг гэж явна уу? Арай өөр юугаар зүгээр профессор гэдэг үү? Үгүй. Тэрийг одоо болохоор зүгээр яг ингээд гадаадын оюутан яаж сурдаг тэрүүгээр явж байгаа. Тэгээ ерөнхийдөө энэ гадаадын оюутнууд 3-4 жил сурахад бол 3-4 юу байдаг? Сонголт байдаг. Нэгдүгээр сонголт нь болохоор тэтгэлэг авна. Хоёрдугаар сонголт нь болохоор сургуульдаараа ажиллаад сургууль дээрээс авсан цалингаараа төлбөрөө төлөөд амьдраа явж стипенд. Энэ 3 дахь нь болохоор гадуур ажиллаад тийм ээ том хотод байвал өөр газар ресторан ажиллаж байгаа төлбөрөө төлөөд явж.
Дөрөвдөх нь болохоор миний хийж байгаа ажил энэ болохоор нөгөө судалгаанд нь ажиллаад тэгээд нөгөө тендерийнхаа грантныхаа мөнгөөр миний төлбөр төлөгдөөд стипендиэлд явчихдаг гэсэн. Янз олон төрөл байдаг. Зөв. Сургууль дээр ажиллаад тэгэхээр сургууль ямар ажил хийх юм гэсэн үү? Энд чинь бол сургууль гэж нэг амар том корпорац шүү дээ. Амар том одоо жишээлбэл сургуультайгаа ягаал нөгөө лайбрери байгаа тийм ээ. Тэгэл хажууд нь оюутныгаа тэтгэх оюутнуудаагаа ингээд чөлөө цагийн өнгөрөөдөг газрууд тэгээд одоо спортын комплекс систем юм газар тий. Тэгэл ингээд маш олон төрлийн юмнууд одоо департамент болгонд одоо тусалдаг тийм ээ лайбрери дээр нь суугаад номын аваад өгөөд тий тусалдаг тийм ингээд иймэрхүү юмнууд ингээд цагаар ажилдаг хөхгүй юм. Сургууль дээр. Тэгээд тэрнээсээ цалинжаад өөрийнхөө сургуулийнхаа төлбөрийг төлөө явуулдаг гэсэн. Маш олон боломжууд байдаг юм биш үү? Ер нь бол маш олон боломжууд байдаг тийм. Тэр хэрвээ ингээл өөрөө ингээл би явна сурна гэж яах юм бол цаан ч зөндөө Одоо чи чинь ер нь бол одоо өнөө маргаашгүй хамгаалах гэж байгаа шүү дээ тийм ээ. Юу хичээл ордгоо? Би хичээлээ бол ерөнхийдөө дууссан. Үгүй хичээл заадгүй. Би өнгөрсөн намар нэг хичээл заасан тийм. Лаборатори заасан. Тэгэхээс ерөнхийдөө хэрвээ удирдагч нь нөгөө фандгүй бол ерөнхийдөө хичээлээ заагаад явчих тийм. Тэгээд нөгөө ерөн нөгөө шинжлэх ухааны салбарынх нь бас зүгээр физикийн дамаа. Тэгээ хэрвээ яагаад вэ гэхээр ингээ нөгөө физикийг энд ерөнхийдөө ихэнх чиглэлийнхэн үздэг. Хим, физик, математик, инженер бол тэр суурь шинжлэх ухаанаа үзэх нь шүү дээ тий. Суурь шинжлэх ухаанаа үзнэ. Тэгээ шинжлэх ухаанаа бүгднийг сайхан тайлбарлаж лабораториор ордог. Тэгээ жишээлбэл энд одоо нэг зүгээр энгийн хичээл нь нэг орохдоо 400-500 оюутантай. Тэгэхээр нөгөө тэр оюутан болгон лабораторид оруулахын тулд ингээд скежулаар оруулна. Тэгээд өнгөд тэр хүүхдүүдийг бүгднийг 15-аад докторийн оюутнуудад буюу TA гэдэг teaching assistant гэдэг тийм цолтой байдаг. Тэр хүмүүст ингээ хуваарлаад өгчнө. Тэгээд тэр TA-нүүд нь лабораторио орно. Тэгээд шалгалтаа засна. Тэгээд шалгалтаа авна. Тэгэл явж байна. Багш бол ерөнхийдөө бол очоод том танкимд ингээл очоод заагаал хичээлээ заачаал за ингээд ингээ шүү. Тэр нь ингээ. Тэгээд шалгалтаа бэлдэж биднэрт өгнө. Тэгэл болоо. Таны эхнэр бас сурж байна. Тэгээ манай эхнэр сураад одоо бас төгсөх гэдэг юм. Юу магистр. Политик улс төр судлаа. Улс төр биш яг биш. Политик сайн салбараар гэхдээ нөгөө дотор нь төрийн бос байгууллагыг удирдах гэдэг. Зөв. Ер нь ямар мэргэжилтэй байсан эхнэр чи? Бид хоёр чинь нөгөө нэг ангийнх штэ. Физик. Тийм. Бид хоёр чинь ерөнхийдөө цөмийн технологиор төгссөн штэ. Бид тэгээд физик хүрээлэнд ороод тэгээд хадуу физик рүү шилжээд манай хүн бол ярээ нөгөө уг нь админэр би цөмийн нэрийн газарт ажиллаж ийсэн. Уг нь тэр хэлж байгаа тэгээд нэг гэрт нэг шинжлэх ухааны хүн болох байхаа гэх. Өөрсөн байт юм аа. Үгүй тэгээд бас огцон өөрсөн биш үү? Тэгээд хүндрэл байна ер нь. Ерөнхийдөө бол нөгөө нэлийн хүнд үед гэж би харсан. Одоо яг тэгэхээр нөгөө өөрийнх нь суур мэдлийг нь өөр хэмжлэн тийм. Яг нөгөө юмыг ингэж хүлээж авч цаашаа ингэж судлаж харах үнцг нь бол физикийн хүн болохоор бид нар бол нэг физикийн хүмүүс тийм талын гэж үзэж болно. Гэхдээ нөгөө суур мэдлэг байхгүй өөр хэл дээр их хэл дээр биш болохоор нэлийн бас асуудалтай нэлийн. Одоо жишээлбэл Америкийн
оюутнууд яг ингээ суурь мэдлэгтэй оюутнууд ингээ магистрт ингээ цаашаа сурч байхад сууж байгаа тийм хугацаа тийм ээ. Одоо өдөрт нэг 4 цаг суудаг ч юм уу тийм. Ийм байхад бол манай эхнэр бол 8-аас 10 цаг 12 цаг сууж ийж тэрийг ингээд сайн ойлгож авах гэсэн. Амгалч нэг илүү 2 3 дахин илүү сууж ийж л ойлгох гэсэн тийм. Тэр нэг юм. Ер нь сургалтын төлбөр нь жилдээ ямар хүн байх вэ? Ер нь багц. Тийм. Тэрэн дээр бас их сонир өөр юм байдаг. Энд нөгөө гадаад оюутнууд тэгээд өөр мужийн оюутнууд, мужийн оюутнууд 3 хуваг. За. Төлбөр нь тэрүүгээр явдаг. Мужийн оюутнууд нь хамгийн хямдхан. Яг өөр мужийн оюутнууд нь арай жоохон тий. Нөгөө гадаад гэх юм бол бүр үнэтэй. Тэг бүр үнэтэй. Жишээ нь одоо гадаад оюутных нь хэд байх вэ ерөнхийдөө? Хэдэн доллар авах гэж хэлээ. Тэр нөгөө нэг кредит цагаараа л явж байгаа л та. Кредит нь дунджаар одоо хийдин болоо. Тэрийг сайн мэдгүй маа. Нөгөө би тэрнийг хардгүй штэ нөгөө. Өөрөө төлдөг болохоор. Хүний мөнгөнд санаа зовхгүй. Тэгээд тэгээд болцтой юм дөө гэсэн чи тэгэл явж идэв штэ. Докторт одоо явъя гэвэл яаж ч одоо явах вэ? Би одоо фулбрайтаас докторт авчдсан байх гэж бодсон ч үгүй болж таарлаа шүү дээ. Тэгээд зөвхөн магистр байгаа юм шүү дээ. Тийм. Доктор бол бүр дагуу яагаад тэгэхээр мастерд энд бол нэлийн тийм гадаад оюутан хүн авах дургуун гэлээ. Нэг тийм нэхийг авахгүй. Програмж баг. Тэгээд физик бол бүр докторд л авах. Мастерд бол нэг тийм гадаад авах тэтгэлэгтэй авахгүй. Одоо ажиллуулахаар докторд бол тэгэл шууд apply хийгээл сургуультай. Тэгэхээр нөгөө жоохон сургуулаа яаж олох вэ асуудал гарах байх л та. Тэгэхээр нөгөө нэг миний зөвлөх юм бол яг өөрөө яг юугаар явах гэж байгаагаа болоод. Хүрээлэнд ажилладаг бол хүрээлэнгийнхаа чиглэлээрээ яжаад гоё пейперээ уншаад пейперийн хамгийн сайн пейперийг хараад өөрөө таалагдж байгаа пейпер хараад тэн дээр хамгийн гол хүн юм байна. Тэр хүн нь ямар сургууль яваа. Тэгээд тэрийг нь олж үзээд тэр сургуулийг очиж интернетээр харж штэ. Ямар сургууль байна. Ямар шүү рейтингтэй юм байна. Тэгээд физикийн департаментэд нь ямар судалгаанууд явагддаг юм байна. Тийм ээ. Тэгээд PhD програм нь яаж явдаг юм байна. Аппликейшн яаж явдаг юм байна тэрийг харж байна. Тэгээд хэрвээ өөрөө шууд ингэж ажиллаад тэр профессортойгоо шууд ажиллахыг хүсэж ивэл шууд профессортойгоо холбогдож болно. Хэрвээ холбогдоод ерөнхийдөө миний хувьд яасан бэ гэхээр би ингэж ажиллах хүсэлтэй гэдгээ шууд ирэхээс өмнө хэлсэн байсан. Тэгээ хурж ирээ шууд ажиллаад эхэлсэн. Тэгээд ихэс ерөнхийдөө хурж ирээд физикийн департаменттай ингээд манай ахт яадаг вэ гэхээр оюутнууд хурж ирээд сурна. Тэгээ эхний хаан ингээд семестрт ингээд сурж яхад нь ингээд лаб ротейшн гэдэг янз янзын өөр лабораторид очиж 7 хоног лөө 2-7 хоног лөө өөр янз янзын лабораторид сууж хүмүүс нь юу хийх юм бэ гэдэг чинь ингээд өөрөө хянж хардаг юм бэл. Тэгээд нөгөө группийн семинар дээр очиж үзэн суун тэгээд яг өөрт нь таалагдчихвэл тэр группийг ажилладаг. Юунд би бас нөгөө танаас сургуулийн сайтаар ороод чамайг хайхгүй. Тэгэхээр бас чи бас нийлээ нийгмийн идэвхтэй байна уу? Тийм хөтөлбөрүүд явд юм уу? Тэгэл ерөнхийдөө болж игэл тэгэл янз бүрийн юмд оролцож санаатай л байдаг юм. Цаг мод тушаа гарч ивэл тэр нь ч зүгээр санагддаг шүү дээ. Тэгээд хүмүүс туслана тий. Тэгээд хүмүүстэй танилцсан. Өөр газар яадаг юм байна. Тэр нь мэдчихэж байгаа. Тэгээд нэг ном шагаад ингээд суугаад ахларч хэцүү шүү дээ. Ерөнхийдөө бол энэ нөгөө нэг яг ингээд хүний ингээд баланс амьдралыг ингээд нэлээ ингээд явуулт юм билээ.
оюутнууд та нар дандаа хичээлээ хий гэхгүй та нар ийм сонирх гэдэг ингээд янз янз юм өгнө. Хөтөлбөрүүдтэй тийм. Хөтөлбөрүүдэд авчирна. Тэгээд та нар ингээд иймд оролцгээд өөр одоо тэгээд спорт комплекс нөгөө тэрэндээ урдна. Тэр хүмүүс нь гарч ирд өмнөдөө үзүүлнэ. Тэр комплекснаас бол бүр хідэн давхар байшин тэгээд бүр янз юм л та. Тэгэл үнгүү йог үнгүү нөгөө фитнесийн сургалт юм зөндөө юмнууд оюутнуудаа ингээд баян ингээд дэмжиж яадлаар нөгөө нэг mental health гэдэг бол маш чухал гэдэг юм бүгдээр мэддэг болсон. Дээр доод төвшин. Тийм болохоор тэгээд оюутнуудаа маш их дэмждэг. Тэгээд эрүүл хоолт тэгэл ярьж лээд энэ гэхдээ өөртөө юу хийж байгааг харахаас хэцүүлээ дээ. Тийм тэгээд бас нэг сонирхолтой юм надад маш сонирхолтой байсан тэр. Яа тэгэхээр хурж ирээд ингээд үзэхэд ингээд яг ингээд оюутнуудаа ингээд ингээд тусалдаг, дэмждэг, дотор нь янз янзын активити болдог нэг юм байш мэддэг байхгүй. Яг тэрний хаана ингээд гол төвд нь бүр ингээд e-sport центр байдаг. Тэн дээр нь ингээд хүмүүс нь шууд компьютер тоглоом тоглоно. Xbox, PlayStation энтри шууд хамаа намайг аваад тоглоно. Асуудалгүй. Тэр мөрөч гэсэн ингээд хүлэн зөвшөөрсөн. Хүн ингээд релакс хийгээд тий яхаа тий өөрийнх стрессийг ингээд тайлах боломжийг бүгдийг нэвтдэг. Тэгээд одоо тэгэл сургууль нь бол тэгэл янз янзын бүхэл болон оюутнуудаа яаж дэмжмээр тэр талыг бүгднгээр ханддаг. Номын сангийн нэг сонирхээ ямар хөө ер нь номын сан нь ер нь ямар хөө? Номын сан бол маш том шүү дээ. 3 давхар тэгэл маш их юмтай тэгэл хүмүүс бол суугаал явж хаад маш их одоо зай чөлөө ихтэй. Тэгээд нөгөө одоо сүүлдээ хүмүүс чинь номноос уншихаа болоод интернетээ компьютераас ингээд уншдаг болсон чинь ном байдаг юмнуудаа болоод ингээд нэр ингээ хураацсан электроник болгоод хүн хүсвэл ингээд агуулгаас авчирч өгдөг. Тэгэхээс бол ингээд шельфтэй ингээд бүгд ингээд байха болцсон. Тэгээд ингээд санал чирээнүүд ингээд хүмүүс ингээд релакс байгаад ингээд юмудаа хийхээр тэр орчин ингээд үүсгдэг. Бас нэг өөр сонирхолтой юм нь юу гэхээр ингээд их сургуулиуд ингээд олон ойролцоо сургуулиуд нь мужуудынх нь сургуулиуд нэг юм комплекс үүсгээд тэгээд хэрвээ нэг сургууль дээр нь ингээд нэг ном нь байхгүй бол бусад сургуулиудаа ингээд асуучдаг. Тэгээ нөгөө сургуульд байвал татаад авчираад нөгөө хүнд өгчдөг. Клоудтэй биш үү? Дундаа клауд юм тийм. Тийм онлайнаар шууд захиалцдаг. Тэнгүүд нөгөө нэг энд чинь нөгөө шуудан хүргэлт нь маш сайн болохоор өдөртөө дараагийн өдөртөл газ хүрээд. Тэгэл нөгөө цаашдаа юу хийх бодолтой байна? Тэгээд их Монголда буцаж ирвэл яг ямар чиглэлийг хөгжүүлэх төлөвлөгөө ер нь гарч байна гарч байгаа. Тийм. Одоо цаашаа нэг төгсчөөд постдок нэг хэдэн жил хийчээ Монголд очиж ажиллах санаатай байгаа. Тэгээд юугаар ажилладаг вэ гэхээр яг л энэ өөрийнхөө хийж байгаа ажиллаар computational буюу тооцооны хатуу бичгээрээ явна. Тэгээд энэ тооцооны хатуу бичгийн давуу тал нь юу вэ гэхээр тийм илүү сүрхий лаборатори хэрэггүй байдаг аахгүй. Тэр нэг зүгээр санагдаад би угаасаа анх л энэ нэг зүгээр Монголд үрж ирээд ажиллахад зүгээр юм байна. Хэрэгтэй юм байна гэдэг юу байсан. Тэгээд тэр чиглэлээр л ажиллах хүсэлтэй байна. Одоо надад бол юу хэрэгтэй вэ гэхээр мэдлэг нь хэрэгтэй, компьютер хэрэгтэй, интернет хэрэгтэй. Тийм бол тэгэл хаач аль улсад байгаа супер компьютертэй холбогдоод ажиллаж хийж болно. Зүгээр санагдав. Юу яасан та хэд чинь зөвлөдсөн манай доотлын кластер ер нь хэр өвчин чадал нь хэр байгаа юм. Тийм математик тоон технологи урилна гэх. Математик тоон технологи урилны кластер чинь нэг одоо нэг 200 кор тийм үү? Тэгээд GPU-гээр тооцоо хийдэг, график карт ашиглаж тооцоо хийдэг нэг
те график карттай. Тэгээ CPU-гээр тооцоо хийдэг бол нэг 200 за тий 200 дараа 300-аад юм байна шүү. 300-аад кортой суперкомпьютер байгаа. Тэгээд Тэмүүжин тэгэхээр чамайг ирвэл одоо энэ манай Actium донд байгаа энэ суперкомпьютер чиний шаардлагыг хангаж чадчихна арай болоог байна. Тэгэл байгаа юундаа л таруулал ажилласан юм да. Заавалчгүй ирэж яах гэдэг шаардлага байхгүй юу. Яг тийм бүр тийм том тооцоо хийхэд бол яг хангалттай хүрчихв. Яг удаан л болохоос явчихгүй. Бүр удаан л болохоос явна. Гэхдээ яг ямар судалгаа хийж байгаас ялтгаална л да. Тэгээд одоо яг бүр илүү хүнд төрлийн шат судалгаа тэгээ нэг яг материалынхаа бүтцээс шалтгаалаад тэр хурдан удаан нь өмнө өөрчлөгдөж байна. Тэр ер нь юм надад боломж бага байх юм бол би тийм хэцүү судалгаа хийхгүй арай бага судалгаа хүч шаардлагатай судалгаанууд хийдэг. Ер нь одоо танах ч нэг юун дээр сургууль дээр бол кластертай гэж байх тийм ээ. Тэгээд тэрэн дээр өөрөө чи бол юутай тооцоо хийх тийм эрхтэй, автор эрхтэй тийм. За тэгээд жишээ нь чи өөр сургууль шиг Монгол руу буцаад ирвэл тэрэн дээр ажиллах эрх чинь яаж зохицуулагдах бол чи бодолтой байх эрх авч байж ер нь эрх чинь байж болох уу? Болно. Тийм болно. Хэрвээ ер нь бол хаанаас ч хинч хүсэлтэд тавиад тэнцээс аккаунт авч болдог юм бэлээ. Яагаад ямар юу байдаг вэ гэхээр ерөнхийдөө одоо хэрвээ энэ манай юуг хэрэглээд сайн үр дүн гаргаж ирээд paper publish хийх юм бол тэрэн дээрээ нөгөө сургуулийн кластерыг сайт хийх хэрэгтэй. Тийм. Маань энэ дээр гарсан судалгаанууд нь энэ кластер дээр хийсэн гэдгийг хэлдэг байхгүй. Подкастынхаа төгсгөлд ер нь юу хэлэх би чамаас асуугаагүй үлдсэн тийм хэлчих даа гэж бодсон. Оюутан залуучуудад. Залуучууд. Одоо судлал яг л цаашаа яг доктороор сайн гадшаа гарахыг хүсэж байвал цаан чи маш олон арга чирэг тий боломжууд байгаа шүү. Тэгээд хэрвээ тэрийг олж харж чадахгүй байгаа бол хүмүүсээс асуугаарай тий. Тэр бол маш их юу шүү. Нэмэлт одоо би энд хүрч сурснаар бол надад бол маш их боломжууд маш их мэдлэг юм нэгц учраас би бол хүн болгоныг ерөнхийдөө үзээсээ сураасаа залуучуудыг юм энэ оролдож үзээсэй л гэж хэлмээр байна. Тэгээд надтай холбогдож надаас юм асуух бол би үргэлж нээлттэй байдаг шүү л гэж. Манай Тэмүүжингийн судалгааны ажлыг сонирхохоор бол манай физик хөрөлнгийн вебсайт дээр саяхан тавигдсан байгаа судалгааны ажлын чиглэл нь залуучууд ороо сонирхож болно. За мөн бас энэ яг хатуу биеийн чиглэлээр бас онлайн юм гадаадд сурч ажиллаж байгаа залуучуудын хийж байгаа ажлын талаар бас сонирхолтой одоо лекцүүд одоо тавигдж байгаа манай хөрөлгийн сайт дээр. Энд дээр бас манай нээлттэй хаалганы өдрөө далимдуулаад хэлэхэд бол залуучууд бас сонирхож үзэх юм бол бас маш гоё судалгааны чиглэлүүдийг бас сонирхох боломжтой. Тэгээд манай вебсайтаар бас сонирхож байна. Манай вебсайт дээр бас шинэ мэдээллүүд бас 7 хоног болгон тавигддаг байгаа. Энэ талаар бас сонирхож болно. Физикийн сонирхолтой туршилтын үр дүнгуудын талаар бас залуучууд маань бас өөрсдөө бэлдэж мэдээ бэлдэж тавьдаг. Салбараараа физик, хатуу биеийн салбар, химээр гэх мэтчлэнгээр. За Тэмүүжиндээ баярлалаа. Завгүй ахт нь зав гараг гэж нэлээд зүгээр. Өгч яах шиг байна те. 30 минут болно гэж бараг цаг ярьчлаа шүү дээ. Цаг гарна те.
За. Тэгээд Тэмүүжин гэхээр цаашдынх нь сурлага гэх юм уу? Алдрын биш карьерт нь амжилттай. Одоо чинь сураад дуусчлаа. Одоо ерөнхийдөө бол яг аль бие сурвал сураад дуусчлаа. Одоо цаашаа бол баг ажлын гараа эхэлж гэнэ гэсэн үг үстэй. Тийм ээ, постдок юм уу чинь тийм ээ. Ерөнхийдөө тэгээл авсан. Тэгээд тэрэнд нь амжилт хүсье. Тэгээд хурдан Монголдо ирээд Хатовын физикийн онлайн группийг болон хүч нэмж ажиллуулаарай л гээ да тийм ээ. За тэгнэ. За баярлалаа.